Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст хэлж байна. За мөнх хөх тэнгэр дээдс маань өнөөдөр энэ тэнцвүүгийн талаар айлтгий гэж хэлсэн. Тэгээ энэ сонирхолтой санагдаад байна л да надад бас. Энэ тэнцвүү гэж яг юу хэлээд байгаа юм дээдсэн. Одоо бүх юм энэ тэнцвүү байна гэсэн үг. Бүх юм. Харин тэр л их сонирхол татаад байна. Яаж бүх зүйл энэ тэнцвүү байх вэ? Одоо жишээний хүн гэж амтан үнэхээр сүнсгүй бол амьдрахгүй шүү дээ. Тийм үү? Тийм үү. Гэтэл тэр сүнс гэж нь өөрөө юу юм бэ? Дотор хүн гэдэг нь юм. Гаднаа хэн болж тусаад байгаа юм тэр нь? Одоо та нар ярих тустай шүү дээ. Дотоод ашхуйгаа нэн тэргээд л. Тэндээс юу нээлтдэг юм? Тэр нь юу юм? Өөрийн сүнсэл нэж сүнстэйгэл одоо тэр олон төрөл авалт байна хийж сүнсэл суудалж сүнсэл таньж мэдэх гээд байгаа шүү дээ. Тийм. Гэтэл бодоо хүн гэж амтан өөрөө сүнстэйгээ хэвтэж байж өөрийнхөө сүнсийг таньж мэднэ гинэ. Харин тийм. Яг тэрийг дотроосоо шууд мэдэрчихгүй. Заавал тэрийг нэг таньж мэдээж дотоод ертөнцтэй холбогдсон дотор хүнтэйгээ ярин нэдрэгээд байгаа юм. Үнэ тархиныхаа одоо амьдралд тасаа дадал болчиход байна л сүнснийхаа тэр дадал зуршлаа. Үгүй тархичин амьдрдаггүй шүү дээ. Одоо тарих оюун бодолд зүрх одоо юугаа марчаад шүү дээ. Оюун бодлоор л бүгдийг хийгээд шүү дээ. Сүнстэйгээ мартцсан Хүмүүс гайхамшигтай тэнийг юм ярьдаг. Гайхамшигтай тэнийг. Тарихаар гэж ирээл ярина. Тэр тарих чинь сүнсгүй бол зүгээр л нэг уураг үстэй. Тийм. Тийм үстэй. Уураг тарих. Тэрийг хэн ажилуулад байгаа юм? Сүнсэл ажиллаж байгаа шүү дээ. Сүнсэл ажиллаж түүгээр дамнуулан одоо бодож үзэл бодол санаа оюун тогтож байгаа ч тийм. Бодол тэнд урсаж байна сүнс байгаа учраас. Ямар нэгэн сүнс байгаа л учраас бодол төрөөд байна. Тэгвэл тэр таны дотроос л гарч байна. Тийм биз дээ. Тийм. Тэгвэл энэ тэнцүү гэдэг чинь угаасаа та нарын дотор байгаа юм л та нараар дамнаад гарч ирж байгааг хэлж байгаа юм. Яг тэнцүү байдлаар. Өөрөөр хэлбэл та тойлонд өөрийг нь харахад та юугаа харж байгаа яг тэр чинь харагдана үстэй. Тийм үү? Тийм ээ. Тэгвэл яг энтэй адилхан таны дотор өнөө таны сүнс гэж яг ямар байгаа юм? Тэр чинь танаар дамжиж ил гарч ирж байгаа юм. Одоо тэгээд заримдаа дээдсэн ингээд айгүй сайхан сэтгэлтэй хүмүүс тэгэл харахад одоо ярихад одоо ингээд хүн тусалцгаа сайхан сэтгэлтэй хүмүүс маань яг амьдрал дээр нийгэмд ингээд зовлонтой амьдралаар зөндөө амьдрал шүү. Гэхдээ тэд чинь зовлонгийн үнцээ өөртөө тэгээд ирчихсэн учраас л тэрэн дотроос нь гарч ирээд. Яг тэрнтэй адилхан зүйл таны дотор юу вэ? Тэр тань дээр ирнэ. Энэ тойлын тусгал үстэй. Тийм ээ. Тойлонд юугаа харна тэр ирнэ тийм үү? Тэр танд тусагдаж харагдана. Тэрнтэй адилхан таны дотор яг юу вэ? Тэр таны амьдралын чинь хой тавилан өвлийн үр болол ирж байна штэ. Хичнээн сайхан сэтгэлтэй байгаад тэр хүний сүнсэн дотор тэр хүн энэ амьдралдаа хийсэн хийгээгүй нь хамаалга урдын юмнууд нь байж шүү дээ. Гарч ирж шүү дээ тийм. Түүнийг ил учрыг олох гээд энэ амьдрал дээр чинь өнөө хувь тавилан гэчээр бүгдийг нь цаанаасаа дотор нь юу вэ? Тэр нь хувь тавилан. Энэ амьдрал дээр түүнийгээ засахын тулд түүнийгээ ухаарч дэвшлүүлэхийн тулд тэр нэг үүлийн үр хэмээгчээр хүн болгонтой харилцаа үүсгэж байна да. Амьдрал чинь чиний таньдаг мэддэг. Гэхдээ энэ улс оронд байгаа танихгүй ч гэсэн. Гэхдээ чиний л үүлийн үр шүү дээ.
чи энд байх учиртай үүлийн үртэй учраас хувь тавилан чинь чамайг энд төрүүлж гисэн учраас түүнийг даваа энэ болгоно хүртээд мэдрээд амьдарч шүү. Тэгэхээр та нар сүнсээр ингээл нэг сони юм ярьдаг шүү дээ. Угаасаа таны дотор сүнс чинь байгаа учраас тэр чинь та нар ингээд амьд мэд бодоод сэтгэл хөдлөлөөр чинь сүнсний чинь ирчим ялгараад сүнс нь сэтгэл хөдлөлөөр чинь дамнуулаад амин ирчмээ үүсгээд бостой харилцаад байна шүү дээ. Гэхдээ энийг хэд мах бод үүнийг хөдөлгөөд амьдраад байгаа үстэй. Яг нь сүнс ирнэд нь бид нар яг та өөрсөндөө тохируулаад нэг сүнстэйгээ санаж байгаа сэрж байгаа гэж хэлээд байгаа юм да. Бурхан минь би ч сүнстэй юм байна гэж яан зааж ирлээ дөө. Тийм тэрийг л ордон тэгээд ямарч сүнсгүй юм шиг л яваад байгаа хэвчээ. Би л гэж явж байгаа шүү. Би л доо 90 сандаа яваад байна. Би чинь яагаад тэр одоо биеийн үзэлтэн автлан явж байгаа. Тэгээд өөрийнх нь дотор сүнс байгаагүйгээ мартадлаа. Төөрчгсөн явсан юм дээ. Сүнс нь өөрөө тийм байсан гэсэн үг шүү дээ. Одоо тэгээд хэрч тийм байх тий. Тийм. Сүнс нь өөрөө төөрчгсөн. Сүнс нь өөрөө одоо байгаа энэ амьдралдаа өөрийгөө цаана гүндээ байгаас хэлж мэдэхгүй тийм наан өнгөн хэсэгт төөрчгсөн байгаа учраас тэр нь яг хүний амьдралд тааны хэлдгээр биеийн үзлэл илэрч гарч ирж шүү дээ. Та нарын сүнс өвчтэй ил байгаа учраас та нарын бие өвддөг юм. Өвдсөн сүнс чинь өөрийгөө ангаахын тулд өөрийгөө санаж сэрж биеийн үзлээсээ хайлж өөрийн дотоод руугаа орох хүсэл рүүгээ орохыг яг утгаанаар сэрэх гэж хэлж байгаа юм. Энэ нь зүгээр бидний харвал сүнс ангаахыг хүсэж байна. Сүнс ухаачхыг хүсэж байна. Сүнс өөрийгөө эргэн санахыг хүсэж байна гэж ярьдаг юм. Одоо бид нар тэрний зан харин шиг илрээд байгаа өөрийгөө засаагээд байгаа юм дандаа л сүнсэл засаад яваад байгаа тийм. Сүнс л өөрийгөө засаж байгаа ухаан нь тэр шүү дээ. Яагаад ингэтлээ сүнс өөрийгөө мартаад ийм төөрөлцөн амьдрал дотор одоо та нарын энэ үеийн өөр амьдралын тоолол гээд байгаа чинь зүгээр сүнсний чинь хувь тавилан шүү дээ. Сүнс маань тавилан гэдэг чинь хувь ажих байр суурин дээр л байгаа түүний тавилан заяа л гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл сүнс чинь хувь ажигч болчихсон гэсэн үг. Хувь ажигчээс гихчээсээ гарах юм бол хувь тавилан яаж өөрчлөгдөх вэ? Тэр үед хувь тавилан гэдэг яриа байх юм болно. Оршихуй гэдэг яриа байдаг болно шүү дээ. За тэгэхээр сүнснүүд яагаад тийм болчихсон яваад байгаа гэхээр тэд зовлонгийн чийг хитэдэж мэдрээд зовлондоо ил ирж солиороод түүндээ хит автаж одоо төөрөгдөлд ортлоо зовлондоо мэдэрч автахыг тэгээ зовлонгоос нь өөрийгөө мэдрэхтэй болж зовхоос өөрийгөө одоо хамгаалж чадахгүй зовлондоо хит тасаж зовдөг гэдэг ойлголтод бүрэн итгэж гисэн учраас тэд чинь зовлон дотор төөрчгöd байгаа юм. Одоо тэгэхээр бидний хувьд ингээд сүнсгээл сүнстэйгээ оршихуйтай өөрлөгөө дотоод руу ороод дээдсгээл өвд буурал гээл тэдрийг л ерөөсөө мундаг ямар ч алдаагүй тэдний үгээр л явал ер нь бүх юм цасна болно гэж итгэл юмшилтэй яваад байгаа шүү дээ ер нь.
Яг хөө тэд чинь та нартай дээдэс болон бууж орж ирээд та нарыг сургаж айлдаад байгаа юм бол тэд чинь та нараас илүү төрөлтлөөсөө гарчихсан байхгүй юу да. Тэнгүү тэр төрөлтлөөс гарсан дээдсэрээ төрөлтөл орсныгоо засч чинь тэ бас доод. Тийм. Өөрөөр хэлбэл өөрийнхөө сүнсийг иргэн санаад эхэлсэн хүмүүс өөрийн сүнслэг оршихуй дотроо өөрөөсөө яг одоо дээх нь байгаа ухамсарын хэмжээс дагуулгадах дээд эсүүдийн ой санамжийг иргэн санаж өөрсөндөө дээдс болгон залаад эсвэл залахгүй оюун санаа дотоод ертөнцөөрөө тэдэнтэйгээ холбогдож байгаа. Яг одоо байгаа энэ түнэр хаанхуй зовлонд автаж бүр тэрэндээ хитээд итлээ. Одоо мэдрэгшээд тэр мэдрэгсэн байдалтай хэд дасаад хаав хаанхуй дотор энэ зовлонгийн төөрөгдөл дондаа оршиж байгаа юм. Тэр хаав хаанхуй чинь даасан зогцсон гэдэг чи өөрөө юу гэсэн үг вэ? Бүх юм чамд тодорхой биш тийм үү? Хаав хаанхуй тэгээд нэг хэсэг дассан газараа амьдраас орчихсан. Оршоос орчихсан. Түүндээ л байгаад байж ах нь өөрт нь амар байгаад шүү дээ. Тийм учраас олон сүнс ингэж зовлондон туурч түүндээ дасан зогцож яв. Аль болох зовхгүй төлөө өмөртлөөсөө өөрийг л зовоод байгаагаа мэдэхгүй. Тэд чинь тэр хавханы хой дотроо оршиж байна шүү дээ. Гэтэл дотор нь өнөө оршихын дээдгүй нүг өгрөн. Энэ хавханы хойгийн бүтэн гэрэлтүүлэх асар их гэрэл байгаа шүү. Тэрний гэрлэл олж чадаад байгааг нь гэгэрэл сэхэрэл гэдэг хамаа да. Гэтэл хүн би үнэхээр зовж байгаа юм байна. Би үнэхээр энэ там мэт амьдралд амьдраад байгаа юм байна. Би үнэхээр амьдралаа гэрэлтүүлж гүйхүүлж өстө хонглын үзүүрт гэрэл асаачих юучгүй байгаагаа ухаарч энэ нэг зовлон шаналд ахиж зовж шаналхыг хүсэхгүй. Бүрэн төөрөгдөлд автаж бүрэн ухаангүй амьдрахаасаа цуцаад эцэст нэг хүчтэй шийдвэр гаргадаг. Би зовхон болъё гэж. Энэ бүх зовлон дуусгая. Би үүний цаг би өөр л гарч чадна. Өөр хинч биш гэж. Өөртөө найдаж, өөртөө шийдвэр гаргаж, өөрөө энэ болгоноос гарч чадна гэж эрэл хайгуул хийж эхэлснээр өөрийнх нь дотор орших, өнөө хонглын үзүүр дасах ганц гэрлийг олж хардгийг мэдэрдэг юм. Өнөөх нь мэрэгэн ухаан цэвэр ухамсар шүү дээ. Тэгээд энэ зовлон болгоны үндэс уг суурийг бүрэн гэтэлж гаргадаг ганцхан зүйл нь энэ зовоод байгаа шалтгаанаа олох мэрэгэн ухаан юм аа. Энийг л олчих юм бол тэр бүх зовлон сая байхгүй мэт ангиж ирдэг нь сонио. Нэгээр өөрийн дотроос тэр ухамсар гэж хайж. Ухамсар гэдэгтээ түүнээсээ суралцсан тэр ухамсараараа зовлонгоос гарах мэрэгэн ухаанаа олох нь өөрөө ангиж ирэх юм. Бүрэн. Гэтэл юм. Гэтлээ дуусчихлаа шүү. Тийм байна. Тэгээд зовлон болгоноос гítэлж ангиж ирээд ахаар тэр хүмүүс юу үлдэх вэ? Өнөө их гэрлэн, өнөө их цэвэр ухамсар нь. Өнөө гийж гээд энэ амьдралыг гэрлэлээр харах боломж нь орж ирнэ. Тэгэхээр бидний дотор энэ бүгд угаасан байгаа. Бидэн зүгээр л зовлондоо шаналсан сүнснүүд юм. Энэ шаналл гэдэг зүйлийг үнцэн болгож ухаарлаар ургах цаг мань болцгоосон. Тэгвэл яагаад энэ дэлхий дээр бүх сүнс зовоод байгаа юм гэдээ асууж хаж. Харин яагаад бүх сүнс яагаад заавал яг одоо гэж яагаад урд нь энийг ингэ засаж болохгүй яг одоо нэг монголчуудын цаг ирлээ гэж ярьж штт тийм. Яагаад гэвэл энэ дэлхий дээр чинь яг одоо хаасайгүй юм зовлонгийн давтамж
харанхуй мөн хөгдөг шүү дээ. Тийм. Нийтээрээ ийм байна. Та нар төрөхдөө л энэ дэлхийн энэ давтамжинд төрж байгаа учраас учир нь та нарын сүнс угаасаа л ийм зовлонтой байсан гэсэн үг. Тийм бүгдээрээ л зовлонтойгоо төрж штэ. Нэгээ чирээ. Цаанаа зовлонтой төрөхдөө өөж зовлонтойгоо төрсөн энэ гариг дэлхийн хэмжээс нь хүртэл зовлонтойгоо. Хаасайгүй дотор нь ямар гадна тийм гэж хэлээд байна шүү дээ. Энэ дэлхийн талд оршихуй чинь тэр чигтээ зовлондон нэр өгдөд байна. Тийм учраас тэр чинь ээлдээ зовлон болж л үзэгдэнэ үстэй. Тийм учраас энэ дэлхийг гэдэг чинь өөрөө нэгэн аим шүү дээ, бүхэл том. Энэ аим амьдрал гэдэг чинь өөрөө энэ оршихуй ертөнц оргүй хоосноос бий болсон. Энэ дэлхий дээр үүссэн аим амьдрал чинь яг үнэндээ оршихуй дээр чинь үүссэн л аим амьдралыг чинь тусгална шүү дээ. Үргэлж талтад байгаа бүх юм илд гарна гэж хэлсэн тийм үү? Тэгвэл тэр оргүй хоосон дотроос бүтээгдэж байгаа бүхэн өөрөн ортой хувьд яг л ижил энэ тэнцүү тусгалаар гарч ирж байгаа юм. Тэгэхээр оршихуй чинь өөрөө зовлондоо нэр өгдөж гисэн байх нэ тий. Тийм байна. Тэгээ энэний тэгээд одоо зовлонгийн үндэс нь хаанаас ороод яагаад зовлон нэрэгдэж байна оршихуй маань? Одоо бодъё л доо. Жишээ нь нэгэн хүмүүний бие электрик өвчин тусаад өвчлөө гэж сэтгэе. Тэр хүмүүний биеийн доторх бүхий л эдисүүд яг адилхан өвчлөсөн байдаг юм. Түүнд нь тэр өвчлөлийн гол нөлөөнд нь автчихсан байдаг. Ганц илэг өвдөхөд л түүний үр нөлөө бүхэл биеинд тусаж байгаа үстэй. Тийм ээ. Тэрнтэй адилхан энэ оршихуйч өвдчихөд тэр нь та нарын гариг ертөнцийн дээр зовлон болж мэдрэгдээд байна шүү дээ. Тэгээд тэн дээр төрсэн та нар зовж төрөөд байна. Тэгэхээр бүр цаанаа ухтаан бол бид энэ оршихуйгийн чинь зовлонгийн шалтгааныг цэгцэл гэдэл суугаах нэ дээ. Тийм байна. Тэгвэл энэ дэлхийн хэмээх чинь энэ гариг ертөнц дотор ганцаархан тустай байдаг юм биш байгаа үстэй. За тийм учраас бид энэ агуу төөрөглөөс гарахын тулд өөрийн дотор орших тэр ухамсарын гэрлийг асааж бид энийг эцэгцлэхийн тулд оршихуйтайгаа аж холбогдож орон гэрээ туссан бүх орчноо илдээ цэгцлэгээд байна да. Тийм. За энийг л ярих гэдэг хэрэг. Тэгэхээр одоо хүмүүс маань ерөөсөө энэ хувь тавилан өөрийгөө энэ одоо хүмүүсийн толгойд бол ерөөсөө нэг хувь тавилангаа өөрчлөлсөн юм орж ирж байгаа шүү. Гадныхаа өөрчлөлийг энийг гаднаас хайгаад байгаа шүү дээ. Хувь тавилан гэдэг зүйлийг одоо угаасаа яг дотоод руу орж чадаагүй байгаа шүү дээ. Анзаарахгүй мэдэхгүй байгаа хүмүүс маань. Эхлээд нэг хувь тавилангаа л өөрсө хувь тавилангийн дагуу амьдраад бидний хувь тавилан яагаад ийм байгаад байд юм бэ гэдэг л энийг одоо гаднаас хайж цавх хэрэггүй шүү дээ. Энэ бүхэн чинь дотор чинь байна хөөе. Тийм учраас хүн болгон завсан шалтгаанаа өөрөөсөө л хай. Яг бол таны дотор тэр завх шалтгаан ч байгаа учраас тэр нь гаднаас танд ирж таныг заваад байгаа юм. Тэгэхээр хүмүүс бусдынхаа буруутгаж энэ амьдрал завхсгүй байдал бусдын буруугаас завчж байгаа юм шиг аашлах нь. Энэ нь хохирогч болоод байгаа үстэй. Энэ дүрдэн автаад л яваад байгаа юм бол та хизээж зовлонгийн үндэс чинь цэгцэрч таны оршихуй гэрэлтэхгүй юм аа да. Заваад байгаа учраас та нар түүндээ гүн туурчсан учраас завсан хүний дотроос зовлонгоо илэрхийлэхийн тулд би гэдэг үг л гардаг юм да. Хамгийн их бардамтай, хамгийн их өөрийгөө ярьдаг хүний дотор хамгийн их зовлон бий. Тэр их бардам, тэр их зүйл өөрийнх нь дотроос
Тэр их зовлонгоо зовоогүй дүрийг үүсгэх гэж гарч ирдэг юм. Тиймээс хүн болгоны дотор байгаа биеийн үзэл хийж шингэнэ гэдгэн зовсон байгааг илэрхийлээд байгаа юм бол хүн болгон энэ зовлонгоос тайлагдаад эхлэхийн цагт түүний дотор тэрийг ухаарал мэрэгэн оюун унаараа цэгцлэх учраас зовлонтой хүний оюун бодол булангортой цэгцгүй түмэн бодолтой дарагдаастай тэрийг түмэн бодол нь хаанаас бий болох нь тэр хүний зовлонг дотроос нь сүнсний зовлонгоос нь мэдэрнэ. Тэгэхээр аяанда бидний энэ бодол гэж нь угаасаа сүнсний хол байгаа үстэй. Тийм байна. Бүр сайн ярил. Тийм. Өдрөдөө тархиа хай бодлоо унтрайл гэдэг. Тэр чинь тарих гэж наанаа нэг юм ажиллаад байгаа юм биш шүү дээ. Тарих гэдэг чинь яг үгүй. Зүгээр зүйлүүлж хэлбэл зовчихсан сүнсний төөрөгдлийг л хэлж байгаа маа да. Тийм. Тэгэхээр зовлонгоос ангитлээд түүнээсээ ангижраад ирэхийн алдаад хүний дотор түүндээ халаглагдаад нуугдчихсан байсан босод илээхэн сүнснийх нь өөрийнх нь та нарын хайгаад идэг би хэм бэ? Би яах гэж ирсэн юм бэ? Миний сүнсний зорилго хөдөл юу юм бэ? Энэ дэлхий дээр чи нэг юм хийх болоод ирсэн байгаа даа гэд хайгаад байгаа болгон чинь аяанда гараад ирдэг юм аа да. Одоо та нар өөрсдийн нүд сонсгол өөрсдийн хүртгүй өөрсдийн чинь амтлах мэдрэмж гэх мэт энэ таван хүртгүй чинь юу хүртээд байгаагаас л та нар өөрсдийгөө дүүнчихэн шүү дээ. Хүний болж бүтгүйг хараад болж бүтгүйд нь дурлаад хүнийг өөрөөсөө илүүтэй шүүмжлээд өөрөө цэвэрлүүлэх гээд байгаа бол цаана нь юу ах нь? Юу н та нарын гаднаас харж мэдэрч түүндээ автаад байгаа бүх юм чинь яг таны дотор байх нэ дээ. Тийм. Ингээд өөрсөндөө анзаарахтаас их хэрэгтэй байвал та нар өөрийн дотор зовоод байгаа шалтгаануудаа олж мэднэ. Тайлна. Тэгээд уг нь л таандын энэ тарих шуу юм чинь өөртөө тунган бодох бүрэн чадамжтай шүү дээ. Төөрөгдөлд орсон тарих нь. Тэгэхээр энэ зовоод байгаа шалтгаан нь үүнээсээ тунгааж бодохын тулд шүүх чадамжтай байгаа юм. А түүнийг бусдыг шүүх болгоод ашиглаж хаад өөрийгөө тунгааж чадахгүй байгаа дээ шүү дээ. Тэгэхээр яг зовлон дотроо зовлонгоос ангижиж чаддгүй маа да. Тийм байна. Тэр чинь яг нэг хаанах уу нүх совог судал бүрлөө гүн шигдээд орчихсон тэр ёр олдонд байгаа амьтад хав ханах уу хаашаа яаж аваач мэдэхгүй юу ч тодорхойгүй бүх юмстаа нэг гай шиг нисээд ирдэг юм шиг л өөрсөнд нь мэдрэгдээд түүнийг нь хин нэгэ авчирчихсан юм шиг зовоо. Тэр зовно гэдэг чинь өөрөө ямар таачлаантай мэдрэмж үлээ. Тэр мэдрэмжиндээ дүүж өрчих. Түүнээс илүү бодож чадахгүй шүү. Тэгэхээр энээс ангарч үүний үнцийг гүн тайлах арга ердөө л өөрийн дотор байх. Тэр цэвэр ухамсар дээр тэр мэрэгэн ухаан дээр мэдээж та нар сүнстэй. Юу сүнснийхээ мэрэгэн ухаан цэвэр ухамсарт л найдах нэ дээ. Тийм байна. Тэгвэл тэр чин дотроос чин хаягдаад мэдрэгдээд олдод юм да. Одоо хүн болгон одоо бас яг энэ мэрэгэн ухаан дээр энэ гэрэл дээр очих боломжгүй л байгаа хэл та. Хэсэг бүлэг хүмүүс одоо боломжтой юу эсвэл дээ. Бүх хүн боломжтой. Гэтэ бүгдээр яг очно гэж тэр зүгээр л зовх дуртай байгаа юм. Дуртай. Зовлонгоос гэтлхий гэж шийдэмгээ бодож өөртөө үүнээсээ гарч чадна гэдэгтэй өөрийнхөө цонцонд итгэдэг юм. Өөртөө. Тэд бүгд хохирогчд. Тэд бүгд зовгчд байхгүй юу да. Шалтгаан авахыг хүсэхгүй юм тийм. Хүсэхгүй. Тэгээд тэндээ зовоод пүнийг илүү зовчихгүй л ивэл болоо.
Яг нэг ингээд нэг арга цаагаад Нэг хэсэг тэр нэг юмдаа ингээд автаал тэрийг за ингээл эндээ нэг айтаан байж болоод гэсэн. заваадаага хий чин наад махан би чин илээгийн хэлэн шүү дээ. Хамаг биеийн чангарчихсан. Завн гэдэг чинь нэг юмдаа хит тасчихад тэрнээс ангарч чадахгүй автаад байгааг хэлж байгаа юм. Гэтэл сүнснийхэн угнаас ингэж амьдрах ёсгүйгээ хүн мэдрээд байгаа шүү дээ. Ааг нь бол тийм. Гэхдээ сүнсэн тэрийг ойлгуулаад дотроос нь гүнээс нь мэдрүүлдэг. Би ингэж амьдрах ёсгүй. Би чинь энэ төлөвлөлтөд нэг юм хийх гэж ярьсан. Тэрийгээ сануулах гал ядаад. Гэтэ санахад маш амархан шүү дээ. Бүх юм билэгэн байдаг. Жишээлбэл таны дотор ертөнц танд дандаа ил гэтээ наанал халахлагдсан байх нь тийм үү? Зовлонд. Гэтэл дотроос асар их юм хийж бүтээх өгдөлтэй, чадамжтай, тарих толгоогоор чинь дүүрэн таны хийх гээд байгаа зүйл эргэлдээд бүгдийг хийж чадхаар чадна гэдэгтээ итгэхэд. Чадах учраас тэр болгоно дотроос чинь бодогдоод байгаа юм. Ойлгоно. Гэтэл наана зовлондоо туурчихсан. Нэг л юмыг хийх гэхээр бүтэлгүй таад төвчээр нь хүрэхгүй. Гэтэл дотор нь асар их юм бодогдоод байдаг. Түүнийг хийж чадахгүй дээ дотроосоо харамсаж зовоод байдаг. Гадна хийж амжихгүй. Өнөө би энэ санааны үтсээ чинь гүцэхгүй гэдэг нь л болдог хэрэг. За яг энэ үед зовлон үсээд байгаа үстэй. Тийм байна. Дотроос мэдрэгдэх энэ их хөвгтөл гадагшаа гарч чадахгүй төгжээтэй байгаа үед. Тэгэхээр зовно гэдэг чинь та энэ дасцсан зүйлээс гар гэдэг санааг л дотроос чинь тань мэдрүүлээд байгаа юм. Хэрвээ доторх чинь таг унтаа. Сүнс чинь бүхэлдээ зовлонд гүн живчгээд. Бүр өнөө цэвэр ухамсар гээчээ хүртэл хайчгаад. Түүнийг өнөө эд баялаг зовлондоо зовхын дээр зовъё гэж дурлаад. Өөрөөр хэлбэл зовсноо мэдэхгүй байх шүү дээ. Тэгэд эцсийн цэвэр ухамсар өөрийн аврах авралаа. Сүнсээ одоо чөтгөр тушаана гэж ярьдаг шүү дээ. Эд хөрөнгө илий балаа шунал хизээж төгсөхгүй. Энэ их одоо шунлын сэтгэлдээ тушаачж байгаа юм. Шунал гэдэг чинь нухтан бол энэ амьдрал дээр сүнсний чинь агуу их чадамжийг илэрхийлсэн зовлонгийн л тосгол шүү дээ. Ямар сүнс их шуналтай байх вэ? Зовлондоо туурчсан гэхдээ агууг бүтээж чадах сүнснүүд. Тэр зовлонгийн мэдрэмжнээс гарч чадаагүй учраас тэр их юм нь гадагшаа шунал болж илэрдэг. Тэгээд шунаад л байна. Хизээж төгсөхгүй. Тэрэндээ төөрч байна л да. Уг нь бол төөрчход тэгч сүнс байгаа юм. Тэгээд сүнсэн төөрч. Тэгэхээр зэрэг одоо та нарын ярьдаг сүүдэр гэж ярьдаг шүү дээ. Сүүдэр бол айдас юм дасцсан давгаа давж чадахгүй байгаа. Хив дадал тийм. За тэгээд тэрний нөхрийг дасцсан юмнаас нь салах нь өөрөө айдас. Тийм нөгөө дасчаад байгаа юмнасаа гарах дургүй юм тийм. Тийм зориг байхгүй тийм. Зориггүй. Тэгэхээр нөгөө дотор агаа хүслээ гадаг шунал болгож гарах нь л амар. Тэг чи хүссэн хүсээгүй гараад байгаа юм чинь. Тийм үстэй. Тийм. Тэгэхээр агуу шуналтангууд үнэндээ энэ дэлхийд агуу их үс бүтээх гэж ирсэн. Нөхөд байдаг бахан. Гэхдээ тэн тэд чинь зовлондоо туурчход л буруугаар гаргаад байна. Бусдыг бүр зовох юм хийгээд байна. Тийм агаацтай. Гэтэл тэр сүнсэн өнөө зовлонгоос нэг ангиж чадвал. Түүний тэр агуу дээд дотоод гэл ташх байна. Агуу их ухамсарна шүү дээ. Гэхдээ энэ дэлхийг юун зовлонгийн далаа байдаг бай. Яваачингийн үлгий болгон шүү дээ. Одоо тэгэхээр дийцээ энэ дэр ийм асуулт орж ирлээ л да. Одоо тийм агуу хүч чадалтай тийм сүнснүүд маань тэр дээд ухамсартай очичход нэг хитгэн тийм сүнс очичход энэ дэлхий оршихыг үүсгэх чадвар байна.
боломж байна. Тийм шүү дээ. Үгүй энэ дэлхийн бүх хүмүүст өөрийн сүнсний чинь өгөгдлийн дээд хязгаарууд гэж бий. Түүндийн хүрч чадна бүгд. Яаж вэ? Энэ нэг дассан зовлонгийн төөрөгдөл харанхуугаас л гарахад болох нэ дээ. Тэгвэл энэ зовх туртай даа л ингэж байгаа гэж та нарыг би шүүмээр аятавч. Та нар зовоод байгаагаа л мэдэхгүй шүү дээ. Тийм чинь тассан болохоор тийм. Тасчихсан учраас. Амьсгалаад байгаагаар амьсгалчин гэдгийг мэдрэхгүй амьсгалж идэх та адил шүү дээ. Тийм. Тэгвэл та нарын наад би яагаад өвдөд идэг байх нь вэ? Энэ сүнсний дотор оршихуй. Энэ төөрөгдөл донд та нарын хэлдгээр сэтгэлийн тэр хор болж гарч ирлээд байгаа учраас тэр сэтгэлийн хор болгон таныг зовлонгийн үндсэнд улам бэхлээд байгаа учраас тэгээ түүндээ дасаад дотроосоо зовоод байгаа учраас энэ махан би чинь өвдөд байдаг юм шүү дээ. Богон настай. Хөгшрөл хурдантай. Одоо ингээд бид нар яг энийг одоо яг энэ дотоод оршуутай холбогдоод сүнслэг амьдралаараа амьдраад ингээд бас хэсэг хугацаад ингээд тасчаад байна шүү дээ. Буцаад нь тархин дээрээ нэг заримдаа нэг төлөвүүд мань гарч яваад ингээд шилжиж хийх хугацаанд гарч явцдаг. Тэр үед яг ингээд буцаад хуучин хэв маягаар амьдрах хэрэг айгуу тийм гонигтай мэдрэмж төгөөд тэр бас сүнсний нэг гониг байгаа тийм. Тэр л хүү дээ. Их чөлөө нэг жоохон амтлаа. Тийм шүү дээ. Одоо та нар бодод. За тэр ханах зовлонда төөрхийн дээр туурчгоод тааны 5 метр хүүгээ чинь ухтан бол хөөрхийн минь сүнсний чинь мэдэрхүү шүү дээ. Та нар хүүгчгсэн хойно над мэдэрхүүч ажиллах юм уу? Тийм. Ажиллахгүй шүү дээ. Тэр зовлонд төөрчгсөн сүнс чинь ойрын зайнда хав харан хойдл бүх юм олж ядаад байгаа царай тэр 5 метр хүү чинь мэдв үү? За тэгээ тэрийг харав. Ямар өчөөхөн байна та нар. Энэ мө гэр бүлээсээ. Энэ хитэн үр хүүхдээсээ хэтэрхгүй байгаа ч тийм. Өөр өсөж хэтэрхгүй мэдэрхгүй тийм. Тэгвэл та нар тэр дотор гэрэл юу ангасаагаад. Ухамсар гэжтэй эзэмдүүлээд. Түүндээ итгэл найдран өгөөд. Энэ зовлон болгоны гацаанаас ангарч байцсан даван тулаад ирэхээр. Та нарын мэдэрхүй чинь тэлж байгаа үстэй. Тийм. Өөрийн ирэхгүй та нараа энэ Монголоо гэсэн сэтгэлтэй болж байгаа үстэй. Өөрийн ирэхгүй бус техникийн зовлонгоос нь салгачих юм цаана гэдэг бодно. Өөрийн ирэхгүй энэ дэлхий чинь та нарын тусгал болж орж ирээд байгаа үстэй. Тэгэхээр дэлхийг дотроо багтааж чадчих байгаа сүнс. Дэлхийн дайтай мэдрэхүүгээ тэлчихсэн шүү дээ. Тэгэхээр дэлхийн гацаанаас гарч чад байна. Одоо тэг хэсэг бас ингээд нэг яалаа да бас нэг шилжилж явал угаас тэгж яхахтар бодол урдна гэж бодлоор тархиараа амьдарч байснагаа анзаараад тасцсан байна шүү дээ. Яг энэ замдлаар явж байгаад энэ нэг сүнслэг амьдралаараа явж байгаа буцаад нэг тийм нэг 2-3 он тархин дээр айгүй зовлонтой мэдрэмж яваад байгаа. Тэгнэ шүү дээ. Тэгээд одоо бид нар чи одоо тэр яг тэгэхээр одоо хичнээн сүнсэн дээрээ төлөвөөрэй гэж яриад байгаа бид нар энтэйг ингэж явж байгаа ч буцаагаад явахад нөгөө тархины зовлон байж л байна. Байхгүй. Тэр их чинь зүгээр сүнс чинь өөрт чинь ойлгуулах гэж ядаад байгаа юм. Дасан байдлаа чинь гарах гээд. Одоо бид наанаа за одоо энийг сайхан тайлбарлаж өгье л доо. Сүнс чинь нэгэнтэй зовлонгоос гарахаар ган өөрийн дотроосоо сандагсан уу бусдаас суралцдагсан уу хамаалга ямар тааж нэг зовлон болгоно таньж эхлэнэ дээ. Тэгээ түүнээсээ тавирж байгаа. За энэ үе сүнс улам дотгошоо ухаан нь тэлж байгаа шүү дээ. Тэр дотор ухаан гэж зүйлийг одоо бидний гадна ухаан гэжтэй тэнцвэрхийн тулд энийг мэдрүүлсэн хэрэг. Гэтэл нэг сонирн байгаа ч тийм. Тэргүй бид нар сүнс байж ээж. Яагаад энэ зовлонгоос гаталчаад гэтэлчээд баг-багаар сураад байхад. Гаталж гэтлээд байхад тийм үү? Яагаад бидний тархиныг хүлээж авахгүй хуучиндаа дасаад байгаа юм бэ? Ингэж бодохоор тархи гэж нэг хуваагаад
Сүнс гэж нэг зүрх гэж нэг хуваагаад байгаа ч тэ та нар хуваагдал үүсгээд. Тийм. Үүний уг шалтгаан юу юм? Та нарын над тарих гэж зүйл. Сүнснээс нь тусдаа дадал гэж зүйлээр бичигдэж ажилтдаг юм а да. Та нарын амьдралдаа дадчихсан дадал над тарихын чинь суугдчихсан байдгийн. Тийм байна юу? Агитэл сүнс чинь дотроос энэ дадлаас гарахыг хүсэж байна. Тарих анцаас гадаа байна да. Тийм байна. Тэр дадал гэж зүйлээс нь цэг зэргийг хүсэж байна. Яаж цэг зэрэг вэ? Дадал хуулж үзв. Өмнөх дадал юугаан Шин садлаар солино. дараачийн одоо сүнсний чинь яг хаана дотор шуудаа тэлж чадсан. Өөрийгөө хэрхэн санаж байгаа юм. Иргэн сансан тэр дадалд нь авчиж дадуулах гэдэг байна да. Тийм байна. Тэгэхээр тархины энэ нэг дадал давтамж гүн суугдсан рефлекс гэж ярьдаг танахаар. Тийм. Ираагц гэж нэрлэдэг. Тийм. Та нарын энэ махан бие хүртэл та нарын энэ нэг тархины чинь дадалда гүн датцсан л байгаа шүү дээ. Тийш яг өдрөөлгө хийдэг зүйлийг энэ бие маань хийж байгаа юм чинь. Яг ухамсаргүйгээр. Үгүй тамхинаас хүртэл гарч хаад ахад өөрөө ирэхгүй тамхи зуугаад байгаа үстэй. Тийм. Үгүй энэ чинь юу гэсэн үг юм? Дадал. Одоо энийг ажиглаж байж тавилна. Гэтэл ажиглахгүй учраас сүнс өөрийгөө нэг хааж хуучны чинь нэг метр болгоод. Сая тэрийг нэг ажиглаж хардаг байх нэ. Одоо ингээд бидний ингээд цуг авч исэн хүмүүс байдаг л да анх яг ингээд бидний гадаа сүнсний сэрэлтгэл анх яг цуг авч исэн хүмүүс тамхинаас гараад айгүй олон жил болчиход тэгээд яг нэг дотоодоор орсон чинь эргэн саналт нь хийгдээд байгаа юм уу? Тамхи татмаар санагдаад буцаал тамхи татаад байна. Энэ ямар учиртай? Яг хөө эргэн санаа дээцүүд нь орж ирж хахад өмнөх төрөл авалтанда тамхи чинь дээцүүд тамхин дотоод байхгүй юу? Тэгээд тэр чинь гэхдээ зүгээр энгийн үедээ буцаад татаад яг дээцүүдэд болгоогүй л дээ. Гэхдээ тэгээл датчихгүй юу? Аюур нь итгэсэн итгэл гүн итгэл болгон дадал болчдөг юм а да. Тийм. Тэгээд би гэж итгэхэд байгаа тэр датцсан итгэлийг чинь тавируулахын тулд сүнс чинь дотроос чинь тэр чинь агуу ухаантай ухамсартай шүү дээ төсөөснөөс чинь илүү. Тийм. Төсөөлөд байгаа нь хөөрхийн амьтан нөө тарихны дадлаараа л төсөөлөд байгаа юм. Нэгэр энэ их тэм зовлонтой зүйл биш. Сүнс өөрөөгөө тарихаа зэгслээ явж байгаа мэдв. Шин дадлаас авалгаад хуучин дадлаа тавируулахыг сүнс өөрөө хийдэг. Тэгэхээр бидний одоо ганц хийх зүйл маань одоо сүнсэн дээр л итгэл үнсээ сүнсэн дээрээ төвлөрөхөд бүх зүйл болно л гэж. Сүнсэндээ итгэж найдаж. Бүх зовлонгийн үндэс надад байгаагаа л итэг. Бүх зүйлээс хараад байгаа, мэдрээд байгаа. Тан уртгүйгээр чинь тусаад байгаа бүх юм сүнснийх чинь гэдгийг ухаар. Та өөрөө дотроо засаж сүнс чинь өөрийгөө сэргээж, хувиргаж, хувьсаж юунаас хувьсаад байгаа юм? Өнөө зовлонгийн дадлаас л хувьсаад байгаа үстэй. Өөрийгөө эргэн санана гэдэг нь ухамсарын хэмжээс олгоноор нь туулаад өөрийн дөрүүдээ эргэн санаад өөрийн дээд чадамжаа хайж байгаа хэлбэр шүү дээ. Дотроос. Гэхдээ энэ их зүйл ингэж л үрдэж хувьсдаг. Энэ дотор өөрчлөлт гадна тусдаг бидний амьдралд. Тийм биз дээ. Тийм байна. Тийгүүл нэг 5 жилийн өмнө уулзсан хүн яг хэвэндээ байгаа гэвэл юу гэсэн мөгөө? Дотор хувьсэл яваагүй. Явагдаагүй. Зовлондоо дууж өрсөн хэвээрээ. Бай. Хүмүүс юу нийлээд уулзахаараа юугаараа яриад нийлдэг юм. Дотоод зовлонгоор л нийлж байгаа үстэй. Зовсноо гайхаж. Тийм ч юм уу. Тийм ээ. Угаасаа зовлондоо дүүжирсэн хүснүүд зовлонгоос өөр юу ярих юм бэ?
Ямар зовлонгоо давж гараж яаж өөрийгөө олох тухай ярихгүй шүү дээ гэж байна. Олоочгүй байгаа юм чинь. Тэгэхээр аава хүүхнүүдийн хов живд дуусгүй гэдэг чинь угаасаа байгаагаар ярьж байгаа юм шүү дээ. Байгаагаар ярьж байгаа юм дээр. Тийм байна. Тийм үстэй. Тийм байна. Нэр хүний дотор байгаа нь л гадагшаа хардаг. Тосдог. Тийг бол одоо бодъё л доо. Бусдыг хардаж сэрдээд. Хүнээс өөдтэй юм олж харахааргүй л байвал уучлаарай таны доторх тийм бай. Ойлгоно уу? Ойлгож байна. Бусдыг дорд үзээд байвал уучлаарай. Та өөрийгөө дорд үзэж байна гэсэн үг. Дотор чинь юу вэ? Яг тэр гадагшилдаг юм аа да. Тийм байна. Олон хүмүүсийн дундаас олзолж ганцаараа хамгийн муу мухайг нь харж түүндийн лавтаад байвал дотор чинь яг тийм зовчихсан сүнс байна. За ингэж хэлвэл за тэгэл тэр дэлхийн дайтай юм яриад дэлхийн дайтай оршоод байгаа нөхдүүд тэгэж зовлонгийн үндсээрээ түүнийг ойлгож авахаач тавираад байгаанууд нь байх нэ дээ. Дараа нь бүр оршихуун дайтай тэлж оршлын ертөнцийг багтааж түүнээс цаашдахын нэгжиж байгаач сүнснүүд биш үү дээ. Тэр дайтай л үндсээ тавиад байна гэсэн үг. Зовлонгийн үндсийг хувиргаад байна. Зовхоо болоод мэрхэн ухаан ухамсар суралцаад байна. Санаад байна. Тийм. Тэгээд ирэхээр өөрийн ирэхгүй хамгийн дээд ухамсар хамаг их гэрэл оршихуй хаана байдгийг тэндээ л өөрөө очиод байгаа нь тэр байхгүй юу да. Тэгэхээр нэгэн хүмүүний дотор юу ч байж болно. Бүгдийг багтаах хязгааргүй зүйлж байж болно. Хүн болгоныг хараад тэд зүгэл зовлондан туучгжээл гэдгийг хараад эхлэх алдаад түүнээс нь чөлөөлөхийг л хүснэ үстэй. Тийм. Тэгэхээр монголчуудаас сэрээ сэхэрүүлээ. Нэгдээгээд байгаа л юм бол эв нэгдэл хэмээгчийг бүтээ гэж санаад л байгаа юм бол та тэднийг зовоод байгааг нь л хэлчих, ойлгуулчих. Гарах ухааны таниулчих. Нээч, чөлөөлчих. Тийм биз дээ. Тийм байна. Зовоод байгаа хүн хизээж нэгдэхгүй. Зовсон тухайгаа яриад би үзэл дээрийн автод идэв. Зовохгүй тул бусдаас өөрийгөө тусгаарлаад зүрх сэтгэлээ нэхэж айгаад идэв. Айчч биш дээ. Нэгж чаддгаа мартчихдаг. Нээдэг гэдгээж мэдхэн болчдаг. Юу ч мэдхэн болчдаг шүү дээ. Гэхдээ сэрнэ гэдэг чинь өөрийн дотор байгаа мэддэг ил мэрэгэн ухаанаа л олохыг хэлээд байгаа үстэй. Тэгж уйжсаар шүү дээ. Ингээд л хүмүүс ярьдаг л да. Нэг муу жаахан зовлонгоо даваж гарах гэсэн чинь өнөө сүнс хүмүүсээс ирээгээд бүр зовчлоо байна. Хэсэг зовлонгийн ард гахчихсан чинь бүр ариун их сорио даваа орж ирээд бүр их зовлонд унчлаа. Бүр дэлхийн зовлон хүртэл надад зовлон мэдрэгдэж байна. Юу руу унчавдаа. Халаг буцаад хэвэн амьдрий даа ингээд хүсэж байгаа дээ. Тийм. Хүүе. Та ч дэлхийн зовлонд ороод байгаа юм биш. Өөрийн чинь сүнсний зовлон л ариун наран гойж дээ. Яагаад ариун гараад ирв? Тэр ариун зовлонгийг цэгцэлж чадах мэрэгэн ухаан чинь нэгдчихсэн учраас тэр шүү дээ. Наад адилхан тэнцүү байгаа шүү дээ. Адилхан энэ тэнцүү. Зүг. Тэгэхээр таны зовлон өнөөдөр хувь хүн дээрээ, өчүүхэн дээрээ тэрэн дээрээ зовоод тэрний оронтой хамгийн том ухамсараа нээчих. Тэгээ бүх зовлонгоо нэгэнтээ бүхэлд нь хараад цэгцэлж яг адилхан. Яг адилхан. Том жижиг ямар ч ялгаа байхгүй. Хүн хэлдэг шүү дээ. Чи үүрч чадах юм аа л үүрдэг гэж. Тийм. Хин үрээд байгаа юм? Өнөөс хүнсэл үүрч шүү дээ. Тийм байна. Нэхэр сүнс гэхээр одоо та нар нэх мэдхгүй юм мэдээд сурахгүй юм руугаа орох гээд нэг чадаад
мэдхгүйгээ гайхаад мэддгээс нь суралцахад зовоод ах шаардлагагүй шүү дээ. Тийм бид нар чи өөрсдөө сүнс шүү дээ. Өөрсдөө сонснууд юм байж ээж. Өөрсдийнх нь дотор л ороод тэндээсээ сандгад мэдлэг болгож ухгаад л байж байгаа үстэй. Ухаад ирэхээр ухаан нь тэлээд ухамсар нь гүн рүүгээ ороод ирэхээр зүгээр та нарын сүнсэл чүл хөөлөгдөж байна штэ. Зовлонгоосон. Дассан зүйлээс. Тэгэхээр бүх юм энэ тэнцвэн үнэн байгаа үстэй. Тийм байна. Одоо л ойлголоо дээцээ. Тэгээд өвдөж аваад байгаагаан гаяхаад өвчин гэдгийг ангаах гад гадаг шахын нэгэн эмчэд хандаа түүнд найдаад бай. Мангаруудаа. Тэнгүүдээ. Иле балэнуудаа. Хүүе. Өөрөөсөө наадха ангаа. Зүгээр өөрийнх нь дотор байх. Тэр ухамсар дотор оршихуйгаа нээлтээ. Тэр чинь нэгтгэл таныг зовоогоод өвдөхөд дээ шүү дээ. Цаг нь болцоход. Яагаад гэвэл өнөө сүнс чинь дотроосоо энэ дэлхий дээр нэг юм хийх ёстой болоод л ирсэн биз дээ. Түүнийг хийх гэдэл зовоод тэр дассан гацаа зовлонгоосоо ангижиж чадахгүй учраас л ийм дотоод зурчил явагдаад байна. Тэр нүгчин болж илрээд байна. Тийм. Өөртөө хөл нээж өвчин чинь ил оршин. Хүн юу ямар өвчнөр өвддөг гэж өөрийнхөө сүнснийхэн онцлогтой л өвчнөр өвдөн шүү дээ. Одоо ингээд дэлхийн нийтээр дөрөв хор тавдар зөндөө шүү. Энэ одоо тэг ямар онцлог байгаа гэдэг. Хорт хавдар гэдэг хит завсан л нийл шинж шүү дээ. Тэр ч одоо зовлонгоо даахгүй байгаагийн шинж дээ. Манай Монгол бол 8-1 явж байна. Өө тэд чинь сүнсэн дотроос нь сорээд. Энэ нэг давалгаа юуг нь хийх гээд. Энэ дэлхийг өөрчлөх гээд. Тэгээд хавдар тусаад байна шүү дээ. Тийм. Хавдарчсан зовлон нь өөрсөнд нь мэдрэгдээд байгаа юм хөөр хийс. Тэгээд энийг хүн өөрөө л ангано. Хүн өөрийнхөө сүнсэнд найдсан үедэл сая. Өөрийнхөө ангааж эхэлдэг юм аа да. Тийм байна. Одоо тэр зовлонгоос салж сүнс өөрөө засах чадвартай байна шүү дээ, чадвар байна. Зовлон гаднаас хин нэгэн өөрийг нь ангижуулчих юм шиг хараад байгаа бүхэн уламл зовно. Өөрийнхөө зовлонгоо засах ухаанаа олъё гэд өөрөөсөө хаягчд сая идэгэн. Зовхон байлаа гэсэн үг шүү дээ. Тийм байна дээч. За баярлалаа дээч. Ингээд дуусах уу дээч. Өстой гоё ойлгож ухаарч авлаа. Ам хаачлаа байна. Энэ тэнцүү гэдгийг. Дуусахаас. Хаад ярих юм байсан юм. Юу ч нь бол өчнөө л байна. Гэтэ дуусхай да. Оройчлан бодсон дээр. За өнөөдрийн подкаст маань энэ үрээд өндөрлж байна. Та бүх маань YouTube сувг болгон Facebook хуудас юм цааш нь аль болох олон хүн түгэж өгөөрэй. Тэгээ дараагийн подкаст хүртлээ баяртай. Баяртай.